Hi guys, чихэн удаа болцсонгүй. За би болохоор саяхан after руу сурах солилцоогоор яваад 7-8 сар гаруй амьдэрсэн. Тэг өнөөдрийн бичлэгээр би та бүхэнд A02-ын надад санагдсан сонирхолтой ялгааг нь хуваалцъя гэж бодсон. За тэгээд ямар ч үсэн эхлэе. За эхнийх нь болохоор бүх дэлгүүр ингэ бүтэнсээ өдөр хаадаг. Яа ганц хоёр онгорхоор идэг л та. Гэтэ ганц хоёр онгорхоор бүтэнсээ өдөр очно штэ. Зүгээр л тайн гэсэн зүгээр it's just a war. Би бүр очиод төрч найзууд олохгүй. Тэг заримдаа юм олохгүй. Тэгэл амар хүнтэй амар чугаантай би бүр очиод тэнд хурдхан шиг эндээс гарах юмсан гэж боддог. Тэг ер нь бол жирийн өдрүүдэд бас ингээд дэлгүүр 7-8 гэхэд онгоодог. Тэгээд бас 7-8 гэхэд хаачдаг. Тэгэд ингээд 7-8-аас өнгөрсөн юмнууд амжуулах хэрэгтэй гэсэн үг. Тэг хагастай өдөр болохоор 6 ч юм уу 6:30 гэхэд хаадаг. Тэг бүтэнсээ өдөр бүгд халцтай. Ганц хоёр онгорхоо. Ингээд би болохоор ингээд багаас нь хагас бүтэнсээ өдөр болохоор гэр бүлээрээ тэм дэлгүүр ороод тоол хүнсээ цуглуулад ирэх 7-нд бэлтдэг тийм өдрүүд байсан бол вяд очсон чинь тийм байха болчих жоохгүй. Тэгэл би болохоор тэгэл хагастай өдөр эрт очдөг ч юм уу эсвэл нэгд өдрийн бүр өглөө эрт очдөг болсон. Тэгээд надаа анх бол энэ жоохон тийм ядраа цааддаг байсан. Тэгээд ер нь бол Монголд ирсэн ч айгуу гоё бүтэнсээ өдөр дэлгүүр онгорхоо идэм байна. Тэгээд 24 цаг онгорхоо тийм CUGS бас байд юм байна. Вяд болохоор тийм нэг тиймэрхүү юм байдаггүй. Тэгэхээр надаа энэ жоохон тийм ядаргаатай санагддаг байсан. За тэгээд хоёр дахь нь болохоор нийтийн тайвар гэж аа. Би болохоор энэ Солонгос Монголд тахад ерөөсө трэм харж байгаагүй. Тэгээд вяд очсон чи трэм харсан чи амар сонирхолтой бүр амар хөөрхөн санагдаад болдоггүй. Тэгэл энэ трамын хаалган бүр сонирхолтой заяа. Зөвхөн трамч гэлтэггүй бас метроны хаалгаас мөн адилхан автомат биш. Яг хөө заримдаа автоматаар онгоодог. Гэтэ ерөнхийдөө бол тийм товч энтер дараад онгоодог байхгүй юу. Тэгэд тийм хуучны ч юм уу дээр вин трам метроны хаалгаар бүр гайхалтай. Гараараа татгаж онгоолох хэрэгтэй. Би бүр заримдаа тэрийг онгоолгож чаддаггүй юм. Тийм хүч шаарддаг ч юм уу техник байд юм уу мэдгүй. Би бүр онгоолгож чаддаггүй. Хажууд байдаг хүн дандаа онгоолгож өгдөг байсан. Эсвэл тийм онгоолгож байгаа хүний араас гэлт ингээд ороод орчдөг байсан. Тэгэд энэ нийтийн тайварын тийм одоо тийм билет нь болохоор багцаар нь зарж идэг 7 хоногийн ч юм уу сарын гээд тий. Тэгээд ер нь сурагчид болохоор тийм сурагчийн үнэмлэхээ үзүүлээд тийм семестрийн багцаа судалдаж авч болдог. Харин семестр дуусангуу бас тийм шин багц судалдаж авдаг байхгүй. Би болохоор семестр багц дуусангуу шууд тийм нэг сарын тийм багц судалдаж авч байсан байгаа. Харин билетгүй явж аваад баригдвал тэгэл шууд 115 евроор торгуулах хэрэгтэй болчихсон. Тийм билет шалгагч хүмүүс нь бүр үнэхээр random. Бүр саанд оронгоо газарт байждаг. Зөвхөн метроноос гараад ирсэн чинь үүдэн зогсчихэд байхгүй юу? Эсвэл тийм метро трам дотор явж байсан чинь гинт босож ирснэ. За би шалгагч байна. Билет үзүүлээрэй гэдэг. Бүр тийм энгийн жирийн хүмүүс шиг л явж байгаа. Ерөөсөө тийм энэ шалгагч байгаа гэсэн юм байхгүй. Тэг би нэг удаа ингээд трам дотор явж байсан байхгүй юу? Тэсэн чинь миний уур сууж ирсэн гэж гинт босож ирснэ. За хүмүүсээ show me your tickets гэж авдیں۔ Би here's my ticket гэл ер нь бол team системтэй явж идэг юм бэлээ. Тэр нь айгүй их тийм сонирхолтой санагдсан. За, гурав дахь нь болохоор шуудаа хөргөл гэж. За, одоо ингээд Солонгост болохоор ингээд шуудаа хөргөлт ингээд ирэхэд гэртээ хүнгүй бол үүдэнд орхиод явчихдээ штэ. Харин вяд болохоор гэртээ хүн байхгүй бол буцаагаад аваа явцдаг post office руу. Тэгэхээр би ингээд өглөө эрт очиод цаад авах хэрэгтэй болчих жоохгүй. Орой бирс амжихгүй тэгээд эрт таачдаг. Бас тийм системтэй л юм байла бас сонирхолтой. Тэгээд дөрөв дэх нь болохоор мөнгө шилжүүлэх гэж аа. Заримдаа би ингээд найз руу мөнгө шилжүүлэх ганц 2 хоног болдог. Яг уу яралтай биш бол би хүлээж чадна. Би ингээд яралтай мөнгө шилжүүлэх хэрэгтэй ч юм уу. Эсвэл нөгөөх нь над руу ингээд мөнгө шилжүүлэх хэрэгтэй хаад бүр ингээд яралтай үе гэж байдаг шүү дээ. Emergency үед. Тэгвэл ганц 2 хоног тэгэл what's going on? Бүр ингээд шууд уур үржигтэй байхгүй. Тэгтээ бас айгүй өөр сонирхолтой ингээд алхам дансраа явуулж байгаа шүү дээ. Тэгтээ заримдаа шууд шилжүүлдэг. Шууд шилжүүлцдэг. Why? Яг юунаас болтгүй. Би бүр тэрэндээ бас ойлгохгүй байсан юм а. Тэгээд заримдаа жоохон тийм уур үржих гээд тэгтээ гайгүй. За, тав дахь нь болохоор хүнд зон гэж аа. Би энийг болоо өмнөх бичлэгэнд бас дурдчихсан. Хүнд болохоор германаар нохоо гэсэн үг. Тэг их паркт болохоор зөвхөн нохоогоо салхилуулах зорилттой тийм газрууд байдаг.
Ингээ парк орно штэ. Тэг ингээд баруун талд нь тийм хүүхдүүдийн тоглоомын тал байж юм уу? Эсвэл зүүн талд нь тийм хүнд зон гэж байдаг. Тэр надад энэ айгүй их тийм амар санагдсан. Тэр нохооноос айдаг хүүхдүүд айгүй их байдаг штэ. Тэгвэл тэр хүүхдүүд тийм нохооноо аяах тийм санаа зовхгүй зүгээр тийм тоглоо тэр нохооноос ч бас амар л байдаг байх үү дээ. Хүүхдүүд энэ төр байхгүй тэгэл тэнхгүйгээл явж идэг. Надад бол энэ айгүй их гой санагддаг байсан. За тэгээд дараачих нь болохоор дэлгүүрийн гадаа зөвхөн нохоогоо уух зориулттай юм бариул байдаг байсан. Тэгэл одоо ингээд нохоотой гараад тэгээ нохоо гадаа уучаад дэлгүүр ороод тийм хоол хүнсээ цуглуулдаг. Тэг ингээд заримдаа дэлгүүр ороход гадаа хөөрхөн нохоо байж бас л гоё л байт юм байна. Хөөрхөн нохоогоо харцаал тэгэл ороолаа гарахтаа бас тийм өөр нохоо ч юм бас тийм хөөрхөн нохоо бол хай гэчээд авчдаг. Тэгтээ тэр нохоон заримдаа хуцвал тэгэл гэл явна штэ. Гэтэ ер нь хуцдаг юм аа. Айгу хөөрхөн. Айгу гой санагддаг байсан. За тэгээд дараачих нь болохоор дэлгүүрт болохоор ерөнхийдөө бол веган бар айгүй их байдаг. Зөвхөн тийм веган vegetarian тасаг ер нь бол байдаг байхгүй. Тэгээ McDonald's энэ төр ч гэсэн тийм vegan burger, vegan wraps айгүй их байдаг. Тэгээ зөвхөн McDonald's гэлтгүү одоо өөр restaurants энэ төр бас тийм одоо vegan options айгүй их байдаг. Би өөрөө цагаан алтан болон надад бол энэ айгүй их амар байдаг байсан. За дараа нь хичээл сонголт гэж яг Солонгост болохоор хичээл сонголтын үед тухайн хичээлийн цагийн хуваар яг хажууд ингэж харагддаг байсан байхгүй. Тэгээ тийм болохоор хичээл сонголтын үед их амар. Яг би болохоор тийм цагийн хуваар айгүй их чухал байдаг болохоор тийм цаг нь хажууд нь байх нь маш чухал байхгүй. Тэгээд виад очсон чинь nope. Хичээл сонголтын үед тэр цагийн хуваар нь хажууд нь харагддаггүй. Тэгээ хичээлээ сонгочоод тэр цагийн хуваар нь харагддаг. Тэгээ би ингээ нэг хичээл сонгосон чинь хичээлээ сонгосны дараа цагийн хуваар нь гарч ирж байгаа байхгүй. Тэгээ би аадтай тийм давхцсан хичээл байгаагүй. Маа зарим найзууд болоо тийм цаг нь ингээ давхцаа тэгээ хичээлийн дундуур гарч мараад ер нь бол айгу тийм жоохон төвхтэй санагдсан. Яг надад давхцсан хичээл байгаагүй. Тэгтээ орой 6-аас шөнийн 6 хүртэл ордог хичээл байсан. Би хэрв тэрийг мэдсэн бол хизээч тэр хичээлийг сонгохгүй байх байсан байхгүй юу? 7 хоногт 2-3 удаа орой 6-аас 9 хүртэл хичээл ордог. Өдөржин хичээлгүй байжснаа гинт хичээл ордог. Эсвэл өдөржин тэгэл сургууль өнжин гэсэн. Заримдаа бүр хагас өдөр хичээл ордог шүү дээ. Бүр өглөө 9-оос 12 ч юм уу бүр 1-2 хүртэл орж исэн. Би бүр харчаал oh my god би бүр Солонгост байсан бол хизээч энэ хичээлээ сонгохгүй байх байсан. Яг одоо ингээд болоод өнгөрсөн болохоор л ингээд ярьж байгаа л да. Тэгтээ тухайд бол би бүр амар дургуутсэж байсан. Тэ. Бас сонир юм байлээ тэр систем нь. Та тэгээд одоо миний ярих гэж байгаа юм болохоор зөвөр надад сонирхолтой санагдсан тул та бүхэндээ хуваалцъя гэж бодсон. За тэгээд эхнийх нь болохоор 12 жил итгэдэггүй. Би нэг удаа тийм Европ найзуудтайгаа Ai Weiwei музейд ордог байхгүй. Тэгэл нэг өрөөрөө орсон чинь тэр чирээ тийм 12 жилээ харуулсан тийм өрөө байсан. Тэгэл би бүр амар тогтлоо найзуудаасаа хөөе чи ямар урд илээ гэсэн чинь нөгөөх нь what are we talking about гэж амдээ. Тэгээ би бүр чи 12 жилээ мэддэггүй юм гэсэн чинь нөгөө өөр найз нь so би бүр oh okay. Тэгээ би бүр энэ дэд ингээд 12 жилээ тайлбарлаж өгөөд ингээд Азад бол их чуулаа. Хүмүүс айгүй их ярьдаг. Тэгэхээр би нөгөө хэд чи ямар жилтэй юм байна? Чи ийм жилтэй юм байна гэх. Би бүр ивэл жил энэ зүгээ тайлбарлаж өгөөд тэгэл нөгөө хэд нь яг сорилттой сонсч байсан л та. Тэгтэл ер нь бол тийм тоодгүй юм лээ. Тэгэл би ганцаараа тэгэл цаана хөө чи мэддэггүй мүү гэл нэг тийм тэгэл явж исэн. Тэгээд хоёр дахь нь болохоор ер нь бол Виад болох парк айгүй их байдаг. Тэгээд би гуглдэж утсан байхгүй. Тэгсэн чи зөвхөн Виад гэхэд 100 гаруй парк gardens байдаг юм байлаа. Тэг ингээ манай гэрээ уурт ч гэсэн тийм 2-3 минут ингэ далахад хоёр өөр төрлийн парк байдаг байсан. Нөгөөх нь болохоор тийм Japanese vibe park, одоо тийм flower ингэ cherry blossoms энэ төр ингэ байдаг. А нөгөө парк болохоор айгу том парк байсан. Тийм хүнд зөөн, тоглоомын талбай, тэгээ тийм хүмүүсийн орох тийм нохотойгоо орох болохгүй тийм тусгай цэг ос систем зөвхөн тийм butterflies энэ төр их байдаг. Тэг айгу том парк байдаг байсан. Тэгээд 20-30 минут алхахад бас тийм өөр концепттай парк их байдаг байсан. Тэгээ хотын төвд бас парк айгүй их байдаг. Тэгэл хүмүүс тийм кофе уугаал, зарим нь тийм лаптоп хичээл ажиллаа гээл, зарим нь тэгэл хоолоо идэл ном уншаал те. Надад энэ айгүй гоё тийм тайван санагддаг. Тэгэл би ч гэсэн заримдаа очиод тэгэл ном уншдаг ч юм уу. Найзуудтайгаа гадаа кофе уугаал сууждаг л байсан. Person тэгэл гоё л байдаг байсан. За тэгээд гурав дахь нь болохоор
нэг өдөр би ингээ Европ найзуудтайгаа beauty standards ч юм уу тийм skin care routine талаар ярьдаг байхгүй юу. Тэгсэн чинь ер нь бол Европ хүмүүс болохоор mature харагдахыг илүү их үздэг. Илүү их хүсдэг. Харин Азад болохоор тийм залуухан baby faceтэй байхыг илүү их хүсдэг шүү дээ. Яг тэрийг ярьсан чинь нөгөө хэд болохоор намайг ойлгохдаггүй. Би ч гэсэн нөгөө хэд гайхаал чи mature харагдахыг хүсдэг юм уу гэх нэг тиймэрхүү. Тэгэл бас тийм skin care routine, beauty standard зөвхөн ингээ Venice биш тийм өөр орны хүмүүстэй ярьж байгаа шүү дээ. Dutch, Italian, French, Moroccan гэх мэтчлэн маш олон орны найзуудтай бас тийм сонирхолтой сэдвээр ярьдаг болохоор би ч гэсэн өөрийнхөө соёлоос бодож үзээд бас тийм өөр соёлоос бас суралцдаг байсан болохоор надад болохоор энэ тийм memories ч юм уу тийм experience айгүй их таалагддаг байсан. Тэг ингээ exchange дуусчаад ингээ харахад би өөрөө айгүй их юм мэдэж авсан, айгүй их сурсан гэдэг ухаарсан байхгүй юу? За тэгээд өнөөдөр миний бичлэг ерөнхийдөө бол ингэж дуусж байгаа. Тэгээ өнөөдрийн бичлэгээр би та бүхэнд одоо би Австрид амьдарч байхдаа надад санагдсан сонирхолтой фактуудаа хуваалцсан. Тэгээ та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээ хэдүүлээ дараагийн бичлэгэнд уулзцгаая. Тэгээ тэр хоорондоо баяртай.